танд энэ өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу? Нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За, манай подкастад улсын хурлын гишүүн Ундраа оролцож байна. Та өөрийгөө товчхон танилцуулаад, танилцуулахдаа бас боловсрол талаасаа ямар мэргэжлүүд ийдсэн биш сурч ирсэн бэ? Танилцуулаарай. За, намайг Агвал Усангийн Ундраа гэдэг. Би улсын хурлын гишүүнээр 2 дахь удаага сонгогдсон ажиллаж байна. Үндэсний эвслээс. Боловсролын тухайд бол би цөмийн физикч мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн онлайн физикийн ангид төгссөн. Итали улсад онлайн физикээр магистр, Монголдо бас магистр хамгаалсан. Америкт цөмийн физикээр докторийн зэрэг хамгаалаад Америкт судалгаа хийж байгаад ирсэн юм. Эрдмийн тухайд бол тийм улс төрд ороод нэг 10 жил орчим болж байна. Өмнө нь бас 2016-аас 20 онд улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан. За тэгэхээр биднийг сонсож байгаа сонсогчид маань Монгол улсын доктортой хөгжлийн чиглэлээр санаа тавьдаг, магадгүй энэ чиглэлээр сурахыг сонирхож байгаа, сурсан болон ажиллаж байгаа хүмүүс биднийг сонсож байгаа. Тэгэхээр та бодлого тодорхойлогчийн хувьд Монгол улсын хөгжлийн замнал талаас өөрийнхөө болон үндэсний эвслийн зүгээс оруулж байгаа хувь нэмэр талдаа яг аль чиглэлээр нь мэргэшээд гэдэг юм уу, ямар асуудалтанд анхаарал тавиад ажилладаг вэ? Танилцуулаарай. За, яг доктортой хөгжлийн зорилтууд гэдэг үл энэ хүний амьдралын бүхэл үе шатыг, бүхэл талыг хамарсан асуудлууд ордог тийм ээ. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилт 17 зорилт гэвэл одоо хүний боловсрол, мэдлэг, эрүүл мэнд, за тэгээд амьдрах орчин, одоо амьдрах орчны нөхцөл байдал, усны асуудал, хүрээлэн буй орчны асуудал хөндөгдөхөөс гадна одоо бид нийгмийн орчинд байх одоо манай тухайн нийгмийн засаглалын асуудлууд, олон улсын ихтэй аюулгүй байдал гэдэг энэ бүхэл талыг хамарсан зорилтууд байгаа. Манай Монгол улсын хувьд бас өөрийн доктортой хөгжлийн зорилтууд бол бас л яг энэ арай өөрөөр л эренбэлж дугаарласнаас биш яг л бас энэ ойлголтуудыг хамарсан байгаа. Манай үндэсний эвслийн мөрийн хөтөлбөр 24 оны улсын хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөр бол бас яг хүний амьдралын мөчлөг бүрийг хамарсан, тал бүрээс нь бодож боловсруулж хийсэн гэдгээрээ яг тэр призм нь бол их адилхан. Өөрөөр хэлбэл хүний одоо хийн хөвлөд байхаас ахуулаад нялх балчир байх үе, бага нас, боловсрол мэдлийг эзэмших хугацаанд ч гэсэн бага настай сургуулийн өмнөх боловсрол, сургуулийн насны боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсрол зэрэг ажил хийх, эрхлэх тэр орчин гэдэг яг энтэй нь уялдуулж бас хийсэн. Тэгэхээр доктортой хөгжлийн үзэл санаа бол манай мөрийн хөтөлбөрийн бас үндэс суурь байсан гэж хэлж болно. За эдгээр асуудлууд дотроос алин дээр нь одоо миний хувьд хууль тогтоогчийн хувьд илүү анхаарал төвлөрүүлж ажиллаж байгаа гэвэл илүү одоо амьдрах орчинтой холбоотой хэсгүүд дээр нь илүү анхаарч ажиллаж байна. Яагаад ингэж ажил болсон гэхээр сая 24 оны улсын хурлын сонгуульд сонгогдохоос өмнө Монголын ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан. Энэ хугацаанд ногоон барилгын хүрээлэн бол гишүүнчлэлтэй байгууллага. Энэ байгууллагын маань одоо мандат, үүрэг даалгавар бол Монгол улсад ногоон барилга гэж юу вэ гэдэг тэр тодорхойлтыг боловсруулах ажлыг ерөнхийд нь одоо удирдан чиглүүлж ажилласан гэсэн. Тэгэхээр тэр хугацаанд бол маш их зүйлийг өөрөө ч сурч явсан, хамт ажиллаж исэн коллегууд маань ч гэсэн олон улсын практикийг судалж энэ талаар бол бид бас нэлээд тодорхой хэмжээнд ойлголттой болсон. Тэгээ Монгол улс маань саяхан одоо ногоон барилга гэж юу вэ гэдэг тэр үнэлгээний систем, тэр аргачлал хэрхэн үнэлэх үү гэдэг энэ аргачлалыг баталж одоо салбарын яам баталсны хүрээнд энэ Монголын барилгын норм дүрмийн аль биесны хэсэг болоо явж байгаа юм. Тэр бид бол маш их хоцорч эхэлж байгаа гэдэг бас энэ дурдхан зүйтэй. Юу вэ гэхээр ногоон барилга гэж юу вэ гэдэг ойлголт тэр доктортой хөгжлийн зорилгод нийцсэн барилга байшин барих асуудлыг бол дэлхийн улс орнууд хэрэгжүүлж эхлээд 30 жил болж байна. Онцлоод хэлэх юм бол одоо Английн BREEAM гэж систем байдаг. Тэр систем 1990-ад оны их үед бий болсон. Хоёр дахь нь бол Америкийн нэгдсэн улсын LEED гэдэг аргачлал байдаг. Тэгэхээр энэ барилгууд эрчим хүч яаж хэрэгжилж байна, ус яаж хэрэгжилж байна, дотор байгаа одоо оршин суугч тэр барилгын ашиглаж байгаа хүмүүс нь ямархуу орчинд ажиллаж амьдарч байна. Дотоод агаарын чанар, байгалийн гэрэлтүүлэг, дуу чимээ, акустик гэдэг энэ өргөн талаас нь харсан тухайн барилгыг хэр зэрэг доктортой вэ гэдгийг үнэлдэг тийм систем. Бүр барилгын материалд орсон шингэсэн энергийг хүртэл үндэснээрээ тухайн барилга одоо
барих процесс, ашигласан материал нь байгаль орчинд одоо хэр зэрэг нөлөө үзүүлсэн бэ гэдгийг тооцоолдог ийм аргачлал боловсруулсан гэсэн. Тэгэхээр энэ бол маш их өргөн талыг хамарсан зөвхөн барилгын салбарын биш, байгаль орчны барилгын материал үйлдвэрлэл боловсруулалтыг тэгээд одоо боловсрал эрүүл мэндийн салбарт хүүхдүүд сурч байгаа, ажиллаж байгаа орчин, хүмүүс эмчлүүлж байгаа орчин ямар байх вэ гэдэгт хүртэл нөлөөлөхөц ийм үнэлгээ байгаа юм л да. За сонсоход маш таатай байна. Та бас хэллээ. Монгол улсын хувьд те одоо ингээ араас нь нөхөд нөгөө хэрэгцээг анзаараад те бодлогоо сайжруулаад стандарт журмууд, нормативууд гаргаад явж байна гэдэг. За энэ ажилд оролцоод явж байх шатандаа мэдээж олон улсын маш сайн туршлагуудыг судалсан байна. Ингээд үзгээр магадгүй хуулийн орчинд гэдэг юм уу те эрх зүйн зохицуулалтын орчинд тэдгээр улсуудад одоо албан шаардлага болгож өгсөн байдал нь хэр их байсан бэ? Монгол улсад яг одоо энэ сая шинэ гарч байгаа стандарт аргачлалыг хэрэглээд явхад одоо бас үндэс суурин те бэлэн байсан уу? Ажиглагдсан зүйл юу вэ? Тэгээ ер нь бол дэлхийн улс орнуудын ялангуяа хөгжсөн улс орнуудын чиг хандлагыг харахад бол сургууль, цэцэрлэг, олон нийтийн орчныг бол заавал энэ доктортой барилга, ногоон барилгаар барихаар хуульчлан тусгасан байгаа, шаардлага тавьсан байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол ялангуяа гадаад орчны агаарын бохирдол ийм өндөр байгаа үед дотоод орчны асуудал маш их чухал байгаа юм. Тэгэхээр ялангуяа өвлийн цагаар одоо хүүхдүүд дотор олон цагаар байдаг цэцэрлэг, бага сургууль, бага анги, за тэгээс хувилал, эмнэлэг эдгээр орчнуудын барилгуудыг чанарын асуудал, дотоод орчны чанарын асуудал бол одоо эрүүл мэндтэй шууд холбоотой байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хувьд одоо сургууль, цэцэрлэгийн орчинд үнэлгээ хийсний үндсэн дээр тэр барилгуудыг тодорхой хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй барих шаардлага тавигдаж эхлээд яг зөөхөн жил болж байгаа. Тэгээ энэ нь бас энийхээ дагуу хэрэгжиж явж байгаа. Гэхдээ хуучин өмнө нь барьсан барилгуудаа дахиж шинжлэх, дулаалах, орчныг сайжруулах чиглэлээр бол ажлууд бас хангалттай урдан хийгдэхгүй байна. Энэ жилийн үнэлгээг харж гэсэн сургууль цэцэрлэгийн барилгад бол жишээлбэл хар дугалахтай юм одоо хүний биед хортой бод загуулсан бодог, за маск юу хэрэглэсэн хിവэрэ байна. Орчныг сайжруулах чиглэлээр тоноглолыг бол бас хийхгүй байна. Энэ талаар сургууль цэцэрлэгийн одоо хариуцсан ажилтнууд, эрхлэх захирлууд мэдлэг мэдээлэл дутмаг байна гэд ийм одоо санаа зовмор зүйлсээс ажиглагдчих. Улс орнуудын нөхцөлийг харахад зарим улс бол одоо ногоон барилгад зориулсан бие даасан хуультай ч улс байна. Гэхдээ ихэнх нь барилгын тухай хууль, хот байгуулалтын хууль эдгээр асуудлуудаа бол яг холбогдох заалтуудыг тусгасан хэрэгжилтийг хянах механизм тодорхой байна. Манай Монгол улсын хувьд бол одоо барилгын тухай хуулийн шинжилсэн найруулга засгийн газраас өргөн байхыг ажиллаж байгааг ойлгож байгаа. Хот байгуулалтын хууль, тэгээд орон сууцчлалтын хууль гээд эдгээр асуудлуудыг бол хуулийн төсөл боловсруулах шатанд тавьж байна. Тэгээ барилгын тухай хууль өнөөгийн байгаа нөхцөл байдлаар нь харах юм бол энэ дотор ногоон барилга гэж юу вэ гэдэг тодорхойлолт бол байхгүй, хуулийн томьёол байхгүй. Нөгөө талдаа энэ хууль маань бас учир дутагдaltaй нэлээд байгаа нь эндээс бол харагдсан юу гэхээр хуулийн 11-1-д бол одоо амьны орон сууцыг 600 м2 хүртэлх орон сууц нэг айлын зориулалтын барилга байгууламжийг бол тусгай зөвшөөрөл шаардахгүй гэж. Ингэснээр энэ одоо бидний ярьж байсан гэр хор холол одоо баригдж байгаа барилгууд ямар нэгэн хяналт, инженерийн зураг төсөл байхгүйгээр хийн дуртай, юу дуртайгаа барихын нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгээ энэ стандарт боловсруулж явах энэ явцад бол бид юуг олж мэдсэн бэ гэхээр энэ олон амьны орон сууц буюу одоо өөрсдөө барьж байгаа барилгуудын 80 орчим хувь нь газар хөдлөлтөнд эсэргүй байна гэдэг юм үнэлт гарсан байна. За эндээс бидэнд ямар зөвлөгөө ирсэн бэ гэхээр одоо энэ үүнээс цааш баригдах нэг айлын зориулалтын амьны орон сууц зүйл одоо тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр энэ дур дураараа барьж байгаа явдлыг бол бас ямар нэгэн байдлаар зөвлөгөө, техникийн хяналтайгаар хийхгүй бол газар хөдлөх эрсдэлд fault line бол ойрхон тийм барилгууд маш их байна. Тэгээд 4 Рихтерийн 4 гэсэн скейлд нурах эрсдэлтэй гэдэг юм 80 орчим хувь гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас маш гамшигын нөхцөл байдал үүсэх өндөр эрсдэлт донд амьдарч байна гэсэн. Тэгэхээр энэ зэрэглэлдээ бид нар одоо төсвөржилт гэдэг ангилал бий болгож тусгасан. Тэгээ энэ нь бас манай Монгол улсад одоо амьны орон сууц барьж байгаа эсвэл одоо таун хаус ч юм уу барьсан хүмүүс одоо зээл банкнаас авч чадахгүй байх шалтгаан нь энэ юм билээ л дээ. Тэгэхээр банк бол одоо мэдээж барьцаа олохдоо тухайн үйл хөдлөх хөрөнгө, тухайн объект бол барьцаа хангах чадхуйц байх ёстой. Тэгжээж зээл олгоно тийм ээ. Тэгэхээр
тэр барьцаа олгож байгаа эсэх гэдэг барьцаа болж чадах эсхээс нь банк бол хамаарч байгаа. Яг нь мэдээж энэ нөгөө газар хөдлөлийн эрсдэл гэдэг бол зөвхөн банкны зээлээс асуудал биш үү, хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой маш том эрсдэл тийм ээ. Тэгэхээр банкны өнцгөөс харахад бол зээл олохгүй байна гэдэг чинь энд цаашаа энэ салбар хөгжих болцоогүй. Тэгэхээр хаана зээл олгож байгааг нь зөвхөн өндөр барилгад 16 давхар одоо апартаментууд энэ орон сууцны хотгонд зээл олгоод тэгэхээр энэ бид нар барилгын тухай хуулиараа тэгээд энэ банкны зээл хэрхэн олгогдож байгаа энэ процесс хоёроо бид нар өөрсдийгөө хит их төвлөрлөөр өөрийг ирэхгүй чирж оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ системийг буцааж ухраана гэдэг бол ер нь 50-60 жилийн ингэж тогтцсон тэр ойлголтыг буцаах шаардлага үүсэж байна л да. Өөрөөр хэлбэл бид дэд бүцэц гэж ярьдаг энийг та юу гэж ойлгож байна вэ гэж судалгаа хийгээд үзэхээр дэд бүц гэдэг бол цахилгаан станц, одоо өндөр хүчтэй шугам, зам, эсвэл цэвэр бохор усны хоолой гэж ойлгож байгаа байхгүй. Эсвэл одоо цэвэрлэх байгууламж зэрэг. Гэтэл хүн болгоныг өндөр байшинд оруулаад ингээд бүгдээр улам их нягтраад байвал нөгөө биднэрт толгомдоод байгаа асуудал нөгөө төвчрэл, нөгөө сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, ногоон байгууламжийн хүртээмжгүй байдал эдгээр маань ерөөсөө сайжрах үндэсгүй. Нөгөө талдаа нөгөө гэр хороол гэж ярьж ажилласан тэр хороол маань хизээч барилгачихгүй, хинж тэнд хяналт тавихгүй. Тэгэл нөгөө бах байдгаар утаа гаргаал ийм байдал үүсэж байгаа юм л да. Тэгэхээр энэ ногоон барилга гэж хэлэх нь бол нэг хоёрхан үг юм шиг боловч цаана ийм олон бас асуудал шалтгааныг илрүүлж гаргасан. Энийг бол ойлгож мэдэж энэ дээр бас тодорхой алхмууд хийгдэж эхэлсэн гэдгээр бас эерэг үр дүнтэй. Гэхдээ олон нийтэд хүрэхэд мэдээлэл хүрэхэд бол энэ зөвхөн хүний их ажил биш л дээ. Тэгэхээр ногоон барилга гэдээ гаргасан байгаа стандарт маань зөвхөн одоо апартмент буюу орон сууцны зориулттай нэг офисын зэрэг өндөр барилгаас гадна ер нь айлуудын барих хаус гэж ярьдаг тийм хашаа байшингийн бол шалгуур орсон гэж ойлгож болох уу? Тий, яг энэ анх бид боловсруулж байхдаа бол бусад улс орны тэр зэрэглэлийн одоо ногоон барилгын зэрэглэлийн аргачлалуудыг үзэхээр ер нь барилга байгууламж л гэж томьёолсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо судалж байгаа за манай Монголд хамгийн тулгымцсан асуудлууд эдгээр учраас хит их төвөгтэй болгох юм бол хэрэгжүүлэхэд хэцүү, хит хялбар байх юм бол одоо олон улсын баг санхүүгийн байгууллага тэрийг чинь ногоон гэж хүлээн зөвшөөрөхгүй, барилгын салбарт гарч байгаа ногоон зээлийг та нар одоо баг мөнгө угаалт хийх гэж хийж байгаа юу биш үү гэдэг сануулга аль хэзээ авчиад байгаа юм. Тэгэхээр барилгын салбарт гарч байгаа ногоон зээл бол зөвхөн эрчим хүчний хэмнэлтийн гэрчлэгийн үндэслэж гараад байгаа. Тэгээ бусад юмнууд чи яах юм бэ? Одоо ус яах юм, хүрээлэн борч яах юм, ашиглаж байгаа барилгын материал яах юм. Эдгээр асуудлууд дээр нэг үнэлэх арга байхгүй учраас нөгөө хэмжиж чадвал хийж чаддаг гэдэг чинь тэр байхгүй. Тэгэхээр одоо арилжааны гол банкуудыг харах юм бол барилгын салбарын ногоон зээл нь бол үндсэндээ зөв эрчим хүчний хэмнэлтийн гэрчлэгийн үндэслэлийг гаргаад байгаа. Зарим тохиолдолд гэрчлэгээ нь яг нөгөө дараа нь хяналтын шатанда харахаар эрчим хүчийг хэмнэн гэсэн хэмжээнд хэмнэхгүй байгаа гэх асуудлууд бол байгаа юм. Тэгэхээр зүгээр одоо бид хэд нөгөө тэр олон улсын аргачлалуудыг энэ чинь 60-аад хүн оролцсон олон байгууллага мэргэжлийн зөвлөлүүдээр хилцсэн аргачлалтай. Тэгэхээр тэр тухайн үедээ гарч ирсэн зөвлөгөө нь бол за яг ийм тэдэн бүлгийн ийм олон одоо тэтгэр тооны шалгуур үзүүлэлтүүдийг хангах ёстой гэд хэлжээтэл яг тэр барилгын хууль одоо ийм байгаа нөхцөлд энийг бол зөвхөн амны орон сууцнд бүгдийг нь байлгаж болохгүй. Алийг арай хэлбэршүүлсэн хэлбэрээр байх ёстой гэдэг зөвлөгөөг олон улсын банк санхүүгийн байгууллагаас өгөөд за тэгэхээр нь одоо энэ best gear гэж нэртэй best governance and efficiency and resilience гэдэг тэгэхээр барилга байгууламжийн одоо хэмнэлттэй ашиглалтын засаглал ба төсвөржилт гэдэг үгийг товчлоод гэр гэдэг үг чинь монголчууд бидний хувьд маш чухал шүү дээ тийм ээ. Уламжлалт сууц. Тэгэхээр энийг нэг хоёр шатлалтаагаар хий гэдэг зөвлөгөө өгсөн. Тэгэхээр барилгын тухай хуулийн 11-ийн 1 заасан тэр амны орон сууц таун хаус нэг айлын байшин нөгөөх нь бол нөгөө баг дунд өндөр төвөгшөлтөө 5 давхар 9 давхар 16 давхар барилгууд хотхон за тэгээд олон нийтийн зориулалттай спорт комплекс, кино театр, үйлдвэрийн зориулалттай барилга, ач үйлдвэрийн зориулалттай барилга, жишээлбэл барилга байгууламжийн хуулиар бол онцгой төвөгшөлтөө гэдгээрээ бүгд ингээд илүү нарийн ажиллагаа шаардах тусмаа төвөгшил нь өндөрсөн явчихж байгаа байхгүй. Тэгээд бас нэг ойлгож бидэж авсан зүйл нь хэрэг энийг бол одоо барилгын чанарын асуудлыг тэр маш их ярьдаг тий. Тэгэхээр саяхан бас барилгын
ассоциацийн зүгээс нь тусгай зөвшөөрөл олгодог болсон. Энэ процесс яг аюулгуулаа муу хүн сурталыг багасгах чадсан уу үгүй юу? Энэ барилгын чанарт эерэг нөлөө үзүүлж гэнэ үү? Юу анхаарах хэрэгтэй вэ гэдэг нь ярилцж байсан талууд. Тэгэхээр эндээс бид юу харах вэ гэхээр барилгын зарим норм дүрм бол хэрэгжилт их сул байдаг учраас тухайн одоо хэрэглэгч байшин шууд хүний барилга муу одоо байр худалдаж байгаа гэхээр тухайн ямар ч баг өрхийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт байна шүү дээ. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалт найдвартай юмд хийж гин үгүй юу гэдгийг чинь цаана нэг тусгай зөвшөөрлөөрөө нэг бол баталгаажуулж өг, нэг бол үгүйсгэж өг. За та бас маш чухал санаануудыг хүнд ярьж байна. Тэгээ саяхан бид Австралийн сайн туршлага судлаад Гарат гэдэг хүнтэй подкастынхаа өмнөх дугаарыг хийсэн. Тэгэхээр тэр хүн бол ярьж байна л да. Австрали улс болон одоо ер нь Их Британаас сурсан системтэй. Тэгээ тэрнийхээ бодлогыг аваад үзэх юм бол Монгол улс жоох эсэргээр явах шиг байна. Нөгөө хотод төвлөрүүлээд олон давхар барилгатай байх нь зөв юм шиг те. Орон сууцжуулалт гэдэгтээ илүү анхаарч байна. Австралид бол бүх хотын төвдж захадж хөдөө орон нутагт орсон ч яг ижилхэн стандартын хоттой, гудамжтай, талбайтай, барилгатай байхад бид нар анхаарсан. За тэрийг бол төлөвлөлтийн тухай код буюу одоо хууль байдаг гэж ярьж ирсэн. Тэгэхээр тэр мэдчлэн одоо доктортой хөгжлийн чиглэлээр сурж байгаа хүмүүс маань одоо хуулинд те өөрчлөлт оруулах саналтай, ер нь ингүүл зөв юм биш үү гэсэн маш их санаанууд гарч ийн л та. За тэгээд энэ санаануудыг гаргаад одоо та бүхэн шиг те бодлого тодорхойлж байгаа энэ хүмүүс дуу хоолойгоо хүргэх сууг биднэрт юу байна уу те яаж мэдээлэл авах вэ гэдэг нэг асуулт байна. Хоёр дахь нь та бас өөрөөсөө ярьлаа. Улсын хуралд байхад бол мэдээж маш олон зөвхөн энэ сэдвэр биш те маш олон асуудалд уншиж санал өгөөд завгүй байдаг бах. Таны илүү хувь нэмэр оруул нарийн судалж чадсан хугацаа нь бол саяны барилгын чиглэлийн одоо төрийн бус байгууллага байна те гишүүнчлэлтэй энд илүү хувь нэмэр оруулж яг тогтос сууж бас дуу хоолой хүрсэн юм шиг сонсогч байна л та. Тэгэхээр та ингээд аль төвшөнд нарьлаад үзсэн хүний хувьд те яаж одоо энэ асуудлыг сонирхож байгаа хүмүүс дуу хоолойгоо дэшээ хүргэх үү? Хоёрдугаар одоо бодлого тодорхойлж байгаа хүмүүс маань тийм санаатай хүмүүсийнхаа одоо саналыг яаж сонсох вэ? Тэр сувгийн талаар мэдээлэл өгч. Ер нь шийдвэр гаргах процесс гэдэг чинь өөрөө хэдий ч нэ олон талын санаа бодлыг тусганд хэдий ч нэ сайн шийдвэр гарна. Тийм ээ одоо бид бол дараагийн шатанда энэ хот байгуулалтын асуудлыг ярьж байгаа бас хэцүү. Тэгээ одоо та бүхэн эргэн харах юм бол яг энийг хариуцсан яамны нэр одоо анх удаага хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт гэж нэршлэнээс ахуулаад. Тэгэхээр бид бол хот байгуулалтын асуудлыг зөвхөн хотууд өөрсдөө хийх ёстой мэтэр эсвэл хотын ерөнхий төлөвлөгөө гэж гаргаад гэтэл хэсэгчлэн төлөвлөгөө гарангуудаа тэрийгэ дагаж мөрдөхгүйгээр одоо замбраагүй явж ирсний горыг одоо өнөөдөр бүгдээрээ амсаж байгаа юм л да. Тэгэхээр энэний цаана бол мэдээж авилгалын одоо энэ ажил албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй хайн хандсан гэдэг олон юм холбоотой байгаа. Гэхдээ би бол хамгийн их хүч бол олон нийтэд байгаа гэж харж байгаа. Хэдий ч нэ олон нийтэд мэдээлэл сайтай байна. Тэр хэрээрээ одоо зөв шаардлага тавина. Түрүү нөгөө барилга бодлож авч байгаа асуудал ярьсан шүү дээ. Хэрвээ хэрэглэгч өөрөө юу асуухаа мэдчих юм бол барилгын компаниуд хүссэн үстэйг тэрийг хийж эхэлнэ. Жишээлбэл одоо хүүхдүүдийн дунд хар тоглохын хордлого байна гэсэн юм сэтгэл түвшин мэдээ байна. Тэгэхээр одоо залуу аавууд ээжүүд тий эсвэл одоо гэр бүлийнхэн нь тухайн барилга дотор хар тоглохтой бодог ашигласан юм биш үсттэй. Тэгсэн бол танай байрыг авахгүй шүү гэж хэлэх юм бол тэр барилгын компани яагаад ч тийм бодгаар бодохгүй шүү дээ. Тэгээд сургууль цэцэрлэгийн орчинд тийм бодог хэрэгжилж байгаа тохиолдол энэ бол бүр угаасаа хууль зөрчиж байна. Тэгэхээр цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирлын талаар мэдлэг мэдээлэлгүй бол тэр хүн тэр ажлыг хийх чадваргүй байна л гэсэн үг. Тэгэхээр энийг бол нөгөө эцэг эхийн зөвлөлийн мас хамгаалагчийн зөвлөлийн асуудал төр гаргаж тавих. Хэрвээ тэр асуудлын хяналтыг хийж чадаагүй бол тэр чаддаг хүнд нөгөө ажиллах хэрэгтэй. За дараагийн хот төлөвлөлттэй холбоотой асуудлыг ярихад одоо хот байгуулалтын тухай хууль боловсруулах шатанд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас улсын хурлын 126 гишүүнтэй болсон энэ хурлын нэг онцлог нь бол бас хууль тогтоомж боловсруулах шаардлага байгаа эсэх. Тэгээ хуулийн одоо давхцал хийдэл хаана байгаа юм бэ гэдгийг гаргаж ирэхэд бол чиглэлийн ажлын хэсгүүд гарсан. Тэгэхээр өмнө нь бол ажлын хэсэг хизээ гардаг байсан мэхээр хууль айл хизээ өргөн баригдаад хилцэх хэсэг нь шийдэгдээд тэр нь холбогдох байнгын оронд шилжчихээр тэр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гэж гардаг байсан. Одоо бол бүр хууль өргөн баригдахаас өмнө ажлын хэсэг гараад тэгээд гишүүд ажиллаж одоо мэдээллийг цуглуулж нэгтгэж дүн шинжилгээ хийгээд тэгээд хууль тэр
асуудал дээр одоо хууль тогтоомжийн хэрэгжилт хэр байгаа юм. Одоо байгаа хуулийн хэрэгжилтийн сайжруулах ёстой мó, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой мó, шинжилгээний хариулах ёстой мó, шинэ хууль батлах ёстой мó гэдэг асуудлыг ингээд эхнээс нь судалж байгаа нь бол их зөв зүйтэй. Тэгээд одоо хот байгуулалтын асуудлаар сая өөрөнд нь яг асууж байгаа хотын бүсчлэл, зоончлолын асуудлаар бол усан чамц гишүүн ахлах сайжлын хэсэг ажиллаж байгаа. Энэ дээр бас би гишүүнээр ажиллаж байгаа. Миний ахалж байгаа ажлын хэсэг бол дотоод орчны чанарын асуудал, энэтэй холбоотой ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэгэхээр яг эдийн засгийн байнгын орны гишүүний хувьд бас хот байгуулалттай холбоотой, барилгатай холбоотой, орон сууцчлалтай холбоотой эдгээр хуулиуд дээр төлхөө орж ажиллая гэсэн чиглэлээр тухайн байнгын орог сонгосон. Нөгөө байнгын орог нь бол хүнс хөдөөж байгаль орчны байнгын орог. Тэгэхээр та бидний ярьж байгаа доктортой хөгжлийн асуудал бол угаасаа байгаль орчинтой холбогдно. Тэр утгаараа байгаль орчны байнгын орогт орч энэ чиглэл рүү бас нөгөө ажлаа илүү үр дүнтэй байлгахын тулд орчин гишүүн байхдаа бол би нэг боловсрол шинжилгээ ухааны байнгын орогт дотн шинжилгээ ухаан ярьдаг гэсэн тийм нэртэй байсан. Гэхдээ шинжилгээ ухааны орхихгүй л те энэ юм чиглэлээрээс оюутнуудад лекц уншиж, тэтгэлэг олгож, тэгээ шинжилгээ ухааны бодлого бол бас ер нь орхигдоод байгааг бас энэ ташралт дурдмаар байна. Бид нэр юмд ингээд судалгаатай шинжилгээ ухаанч байдлаар хандахгүйгээр гарч байгаа шийдвэрүүд маань нэг мөнгөн хунгаа гарч ийн, хоёр тул их огцом шийдвэрүүд гаргаад тэрийгэ бурууг мэдхээрээ дахирч шийдвэр гаргаад ийм тодорхойгүй эсвэл тууштай биш байдлыг өөрсдөө бий болгоод байгаа байхгүй юу? За баярлалаа. Тэгэхээр бас бодлогын хувьд одоо төрийн удирдлагын хичээлүүд дээр ярьдаг нөгөө байнгын шин чанартай асуудлыг хуульчлана, арайхан байнгын болоогоо туршилтын шатндаа явж байгаа бодлого авил эхлээд нэг журмаар ч юм уу те зохицуулж үзээ цаашаа өөрчлөнө гэд. Тэгэхээр одоо та сая хэлж штэ нөгөө бодлогын хувьд бас докторгүй байдал мэдээж бүх салбарт ажиглагддаг нөгөө олон давлгаанууд яв шүүмжилдэг те. Тэр нэг зүйл гараад хийгээ явж идэл буруу юм шиг болонгууд газ өөрчлөд байгаа нь хурдтай сайн юм шиг мөртлөө бас зарим талаар нөгөө хөнгөн хумгаа эхэлчээд өөрчлөд байгаа мууч гэж харагддаг те. За тэгвэл бодлого одоо боловсруулж байгаа энэ шигтэндээ нөгөө хуулийг баталгаасаа өмнө жишээлбэл туршилтын хугацаанд тодорхой хэрэгжүүлээ, төслийн үр дүн үздэг ч юм уу те. Тэрний тайлан дээр үндэслэх. За эсвэл одоо түрүүн хэлсэн дагуу энэ доктортой хөгжлийн сэдвээр ямар нэгэн гадаадын сайн туршлага сурцсан ч юм уу те хүн байвал одоо энэ байнгын хороодод нь саналаа хэлэх эсвэл ажлын хэсгийнх нь хүнтэй холбогдох энэ талын мэдээллийг яаж авч те холбогдож болдог вэ? Одоо энэ подкастыг бид бас Британий элчин сайдын яамтай хамтраад чимнийн дэд итгэлийн хөтөлбөрөөр их Британд сурсан болон одоо сурж ирээд ажиллаж байгаа хүмүүстэй бас илүү зориулж хийж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь би бодлогод дуу хоолойгоо хүрмээр байна. Яаж хүрэх вэ гэж бас их асуудаг. Тийм маш зөв асуудал. Ер нь одоо иргэд хүн болгон ингээ хариуцлагатай өөрийнхөө одоо төлөөлөл болгож илгээсэн шатны төлөөллүүдээсээ мэдээлэл авах тийм ээ. Эсвэл одоо эргэж холбогдох, эсвэл юу энэ нөгөө нээлттэй засаглалын нэг элемент юм л да. Захидал явуулж болно, имэйл явуулж болно, хэлцүүлэгт орж болно, уулзаж болно. Тэгээд яг сая өөрөд нь ярьж байгаа нөгөө хуулийг батлахаас нь өмнө судлах асуудлууд, хуулийн нөлөөллийн судалгааг бол одоо энэ парламентаас тодорхой хэмжээнд илүү гүнзгий авч үзэж байгаа нь бол сайн шалтгаан байна. Тэгэхээр их хурлын дэргэдэх судалгааны хүрээлэн бол одоо анхны бие даасан парламентын судалгааны хүрээлэн болгож хөгжүүлээд орон тоог нэмэгдүүлж судалгааг одоо хуулийг өмнө нь бол нэг харьцуулсан судалгаа хэлбэрээр хийгдэг гэсэн бол одоо бүр нөлөөллийн судалгаа хийхдээ илүү симуляц тал руугаа явуулж байгаа нь бол их зөв зүйтэй. Нөгөө талдаа бол яг нөгөө хуулийн альва хууль эсвэл байнгын орны тогтоолч юм уу хууль тогтоомжийн хүрээнд энэ бүх арга хэрэгслүүдийг одоо олон талд хилцүүлгүүдийг өрөөн хүрээнд өрнүүлж байгаа гэсэн. Тэгэхээр одоо Шивнийн scholar шиг юм өндөр престижтэй тэтгэлэг авчид байгаа аваад суралцаад ирсэн энэ мэдлэгтэй энэ ур чадвартай хүмүүсийн дуу хоолой төдийчний хэрэгтэй. Одоо мэдээж олон арга хэрэгслэж болно их хурлын гишүүдийн ажлын албанд орж ажиллах, орон тооны болон орон тооны бас зөвлөхөөр ажиллах, төрийн бас байгууллагын үед хамтарч ажиллах, ихтэй сургуулийн судлаач байх юм бол экспертийн түвшинд одоо урих, тийм ээ, дуу хоолойг нь сонсох энэ олон арга хэлбэр байгаад цөөхнийг л дурдхад юм байна. Мэдээж одоо гишүүн болгоны арга барил ондоо учраас зарим гишүүд магадгүй хүн болгонтой нүүр тулж уулзаж санаа бодлыг сонсдог. Зарим нь бол илүү өргөн үрээтэй хилцүүлэг хэлбэрээр тийм ээ. Тэгэхээр аль ч хэлбэрээр оролцсон байна. Идэвхтэй байх нь бол маш чухал. Тэгээ би яг зөв залуусын дуу хоолойг санаачилж хийгээ залуучуудтай олон жил ажиллаж ирсний хувьд
бас миний үсгэн байгуулсан мэдлэгээс сан байдаг. Манай сангийн залуу лидер хөтөлбөр гэдээ байдаг. Одоо нэг 300 орчим оролцоод байгаа. Тэгээ анхны нэг 50-60-ыг нь бол би сайн мэддэг. Бусд нь бол өөрөө ингээд би даасан байгууллага болгоо явцсан. Тэр одоо мундаг идэвхтэй тэр боловсралтай энэ залуучуудын хувьд харахад бол зарим тохиолдолд за улс төр бол муухай, тийм учраас би хол байхыг хүсэж байна гэдээ хэлж байгаа. За тэр хувь хүний сонголт би хүн тэгж бодож болно. Гэхдээ улс төр муухай байна, бодлого гаргах процесс өөрөө тодорхойгүй юм байна гэд хүн хол байгаад байвал тэг хин нэгэн хүн тэрийг хийх ёстой. Тэгэхээр залуусын дуу хоолой гэж анх санаачилж хийсэн санаа маань ер нь тэр би сонгуульд та бүхэн ер нь сонгуульд өөрсдөө бүх шатны сонгуульд нэр дэвшин оролцох нь зөв үгүй байсан ч ядахтаа сонгуульд очиж саналаа өгөх хэрэгтэй. Тэгээд өөрөө идэвхтэй байхгүй өөрөө хашаа суух юм бол хин нэгэн хүн хийх ёстой болно. Тэгэхээр одоо хүсээгүй хүнийхээ шийдвэрийг дагаж мөрдөхөөс өөр замгүй байдал үүснэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөө идэвхтэй байх ёстой, манлайлах ёстой. Тэгэл өөрийнхөө үзэл бодолтой нийцсэн улс төрийн намуудад элсэн орж тэр хэрвээ намуудын тухайн үзэл бодлынхаа юу ч нийцсэн нам нь үйл ажиллагаанд таалагдахгүй бол өөрөө ороод дотор нь өөрчлөхийн төлөө явах ёстой. Тэг иргэн хүн болгон болохоос наавалгүй хүртэл явж ижил бол саргууч. За баярлалаа. Маш чухал зүйлийг санаалаа хэлж гэн сонсогчд маань сонсож байгаа хаа. Тэгэхээр манлайлал болон өөрчлөлт танаас эхэлнэ те. Иргэд маань өөрсдөө бас оролцоотой байгаа ч гэдгийг дурдлаа. За нэмэлтээр асуухад одоо засгийн газрын тэтгэлгээр болон энэ олон улсын тэтгэлгүүдээр гадаадд суралцаж байгаа, тэ суралцаж ирсэн маш мундаг залуучууд олон бий. Тэгэхээр энэ хүмүүс маань бодлого тодорхойлагч болохын тулд юуг анхаарах вэ? Эсвэл энэ хүмүүсээс нийгэмдээ тэ үр ашгаа өгөхийн тулд юунд анхаараасай гэж та бодож явдаг вэ? Зөвлөмж өгнө үү? За манайд бас маш тийм дутуу ашиглагдж байгаа тэгээд их чухал нөөц байна гэж бол би харж байгаа. Тэр юу гэлж яах вэ гэвэл энэ одоо нөгөө монголчууд бид ярьдаг штэ хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвлөн ирнэ гэд нацагд орж хэлсэн үг байдаг шиг ер нь энд тэнд олон өндөр хүчлтэй орнуудад явж суралцаад тэгээд чухал мэргэжлүүд эзэмшээд ингээд ирж байгаа энэ залуучууд за зөвхөн залуус ч гэхгүй ер нь аль ч насны хүн суралцаад ирж болно л доо. Тэгэхээр бид нар хүний нөөцийн асуудлаа ер нь бүрэн дүр ашиглаж чадж гин үү? Тэр суралцаад мэдээд чадамжтай болоод туршлага оруулаад ажил хийгээд ирж байгаа тэр одоо Солонгост бол шилгээд ажиллаад ирж байгаа хүмүүс тухайн үйлдвэрийнхаа талаар ч юм уу маш их мэдлэгтэй болоод ирж гин гэсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр тэр ур чадвар тэр мэдлэг туршлагыг бол бид нар ингээд шингээж аваа. Улс маань одоо тэр хүнээч хөгжих боломж олгоод улс орны ч хөгжил тэрийг ашиглаж чадж гин үү гэдэг асуулт хариулт нь бол одоо даач хайрын байгаа юм л та. Хүнээ муу ашиглаж гин хүмүүс маань өөрсдөө бас бүрэн одоо тэр нөөц болцоогоо ингээд хит ими гарлагтаар тусгаж байгаа байхгүй. Тэр хайрын цаг хугацаа, хайрын хүч хөдөлмөр тий. Тэгээ энэний одоо шалтгааныг бол миний бодлоор энэ бол төр хэтгээд анхаасантай холбоотой. Сая өөрөө ярьж байна л та бодлого боловсруулах шатанд оролцоо гэдэг. Тэгээ бодлого боловсруулах гэдэг чинь зүгээр энэ улс орны маань хөгжлийн нэг л хэсэг тийм ээ. Тэгэхээр за яг хөө мэдээж одоо улсын их хурал, аймаг нийслэл иргэдийн хуралд өрсөлдөөд ялаа шийдвэр гаргахад оролцоод явах нэг хэсэг. Томилогдсон албан тушаалд ажиллах өөрөлдвөл жишээлбэл Австралийн урд сураад ирсэн маш олон мундаг хүмүүстэй уулзахаар яамд орлооч гэсэн нэг яг газар хэлцээний даргын түвшинд очиод тэг гацчихж байгаа байхгүй. Тэгээд дээшгээ угаасаа явъя гэхээр яг төрийн чиглэлийн албаагчийн хувьд бол төрийн нарийн л байгаа. Австрийн албан тушаалд гэвэл одоо сайд эцэг ч юм уу. За тэгээ улсын их хурлын гишүүн. Эдгээр энэ төрийн өндөр албан тушаалд очих тэр юу нэгэд нөө шилэн тааз гэж хэлдэг шүү дээ. Тодорхой хэмжээнд бол хаагдчихад байгаа. Энэ нь бол улс төрийн намуудын өөрийнх нь дотоод засаглалтай шууд холбоотой. Улс төрийн намууд бол одоо хин намдаа их ханд өгнө, хин нам дотор одоо ялангуяа Монгол Ардын намаар жишээлээд ярих юм бол намын дотоод соёл бол одоо маш их хоцрогдсон бараг 1980 онд гацсан шахуу байгаад байгаа байхгүй. Тэр энийг бол энэ намын тэр залуучуудын байгууллага, оюутны байгууллагаар явж байгаа хүмүүс насныг эрсцүүлж боддог байгаасаа гэж боддتي. Тэгэхээр зүгээр сохроор тэр намаа дагах байдлаар явбал энэ нь одоо хүн ер нь тийм бол өөрийн гэсэн бодолтой байгаад яадаг. За нөгөө талдаа ярих юм бол манай төр хит ихт анхаас учраас
одоо эдийн засгийн тооцооллыг харж байгаа ч гэсэн төсвийн тэдэн хувь нь төрийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 70 орчим хувь нь төрийн өмчийн компаниудын орлого, төртэй холбоотой ямар нэгэн ажил, эдийн засгийн бүх хөнгө явж байгаа үйл явц процессыг дандаа төрөөс авсан тендерийг хэрэгжүүлэх ийм нууд руу хэдий чиний орно төдий чиний нөгөө чөлөө зах зээлийн эслэх хувь нь 30% болж байгаа юм. Тэгэхээр залуу хүмүүс бизнес эхлэе, стартап бизнес гэж ярьж байна. Хэдэн хувь нь яг амжилт болж байгаа юм. Хэдэн хувь чөлөө зах зээл дээр өрсөлдөх тийм орон зай байгаа ингээд үзэх юм бол энэ жилээс жилд хомигдож байна. Тэгээд зүгээр мөрөөрөө явж байгаа хувийн компаниудыг нийгэмчлэх чиглэлээр бараг төр тал авбал сайн гэнэ. Үгүй байхгүй юу? Төрд авахаараа нөгөөд намын томилгоогоор очсон нэг хэдэн орхон дарга нар тэр төрийн өмчийн компанид найрлаж штеп. Тэгээд бид нар ингээд томоохон хэмжээний сонсголууд хийгээл нийгмийг донслогсон сенсацууд гаргаал идэг. Тэгтэл нөгөө нэг төрийн өмчийн компани тэр орхон дарга нар найрлсан найрных нь үрсэн, үрлэг хандсан тэр төсвийг буцаж олж авч төвлөрүүлж чадж гин үгүй. Хариуцлага тоож чадж гин үгүй. Ингээх тусмал одоо олон нийтийн хувьд төрдөө итгэх итгэл суларч байна. Нөгөө талдаа төрд анхаахын хэрээр энэ дээр нэг улс төрийн оролцоо төдийчнээ их байх орон зай бүрдээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо харамсалтай нэг үнэнэлтэй одоо нэг цүнх баригч гэж хэлдэг эсвэл дарахад одоо тал заснараа илүү дэшегээ явж байгаа гэж байгаа. Тэр одоо бүр айрам гэлжилт айрмын хэмжээ томроод байна уу гэхээс биш нөгөө мэдлэг боловсрал олоод ирсэн. Нөгөө шинээр бизнес эхлэх сонирхолтой шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа, шинэ юм сэдэж байгаа, сэтгэн боддог юм хийдэг хэсгийж орон зай болон хамбагдаад байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ одоо миний бодол бол энэ төрийн өмчийн компаниудыг аль болох цөөлөх, маш хурдтайгаар хөвж шилжүүлэх, төр иргэдийнхэн урдуур орж бизнес хийдэг энэ явдлыг тасан зогсоох, хүний болж байгаа бизнесийг аваад төр авна гэж тэр хандлагыг олон нийт бол эсэргүүцэх. Тэрээ олон нийт эсэргүүцчихвэл үндсэндээ улс төрийн намх яаж чадахгүй. Тийм учраас төрд авах хэрэгтэй, урааж авах хэрэгтэй. Ер нь бол нэг жоохон чинээлэг боломжтой байгаа хүмүүсээ уулгалан үзэн яддаг тэр хандлага хэд хэрэг болох юм. Яг л нөгөө салхуурж байгаа одоо шимэгч хэсэгт хэрэг болно. Эсвэл улс төрөөр амж байгаа тэр нөгөө нэг төрийн өмчийн компанид найрлаж байгаа уран дараалт хэрэгтэй. Тэгэхээр хин энийг өгшүүлж байгаа нь тодорхой байхгүй. Тийм учраас аль болох чөлөө зах зээлийг дэмжих, аль болох илүү орон зай бий болгох энэ ингэжээч бид хэд төрөөс хамааралтай байдлаас гарна. Тэгэх юм бол энэ тэнд сураад ирсэн, мэдээд ирсэн, чадаад ирсэн энэ улсуудад маань орон зай өсч улс орон одоо эдийн засгийн хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн даблдах, триплдах нөхцөл үүснэ л дээ. За ингээд эрхэм гишүүндээ ярьцлага өгсөнд маш их баярлалаа. Тэгээд сонсогчдаа бүхэн сонсож байгаа бах. Ер нь бол гадаадаас сурах гэж байгаа, сурч ирсэн болон мэргэжлэрээ хувь нэмэр оруулж байгаа энэ лидер залуус маань битгий өөрийнхөө тэр хүрээндээ хязгаарлагдаад гацаач ээ. Илүү улс төр сонирхооч те. Ялангуяа улс орныхоо энэ хөгжлийн түвшинд оролцох оролцоо чинь улс төрийн намуудтай бас холбоотой учраас ийшээгээ дуу хоолойгоо хүргэх замаар ирээдүйн бизнесийн болон ажил мэргэжлийн өсөлтийнхөө одоо ирээдүг хангаж оролцоорой таны хувь нэмэр чухал шүү гэж онцллоо тийм ээ. Тийм бизнес эрхлээд асуудал толгомж байгаа бол тэрийг маш нээлттэй гаргаж ярьж идэвхтэй байх хэрэгтэй шүү, шаардах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. За танд маш их баярлалаа. За баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа, танд амжилт хүсье.